Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан. Маягт 3 юм бэ. Нөөцийн хөдөлгөөн. Ашигт малтмалын төрөл алт, шороо орд. Маягт бүглэх заавар. 1-р бэлтгэл ажил, 2-р маягт бүглэх, 3-р нийтлэг алдаа дутагдал. Бэлтгэл ажил. Маягт бүглэх. Сайн мэцхан та бүхэндээ өнөөдөр улсын ажлын тайлангийн 3-ын Б маягтыг хэрхэн бүглэх талаар тайлбарлая. За 3-ын Б маягтыг бүглэхийн тулд бэлтгэл ажлын хүрээнд 3-ын А маягт 2-р маягт блок хаасан гэсэн актууд байх шаардлагатай. За 3-ын Б маягтан дээр оны эхний нөөц гэж байгаа. Энэ оны эхний нөөц бол тухайн ашиглалтын тусгай дээр тухайн ордын үлдэж байгаа бүх нөөцийн хэмжээ бичигдэнэ. За энэ дээр орд болгон алтны шороо орд маань харилцан адилгүй өөр нөхцөл байдалтай байгаа учраас яг энэ зааврын дагуу бүглэхгүй ерөнхий араан буюу ерөнхий байдлаараа бол иймэрхүү янзтай бүглэгдэнэ. Гэхдээ мэдээж тухайн ордынхоо онцлог тааруудад өөрөөр бүглэгдэж байгаа. За оны эхний нөөц тухайн онд буюу одоо тайлант оны эхэнд буюу урд оны тайлангийн үлдэгдэл нөөц энэ дээр бичигддэг байгаа. За энэ дээр маань компаниудын нийтлэг гаргадаг алдаа гэвэл блокоор нөөцийн хөдөлгөөн хийнэ гэдгийг ойлгодоггүй, нийлбэр дүн бичиж ирүүлдэг. Нийлбэр дүн бичихгүй эсвэл тухайн ордын Б, С зэргийн дүнг тусад нь бичигдэж өгөхгүйгээс болоод блок бүрээрээ хөдөлж доор нь нийлбэр дүн задаргаагаар нийлбэрээр нь бичдэггүй юм алдаа гаргадаг. За энэ маягттай маань 3-ын А маягт буюу нөөцийн хөдөлгөөний асуулгын маягт маань зайлшгүй уйлддаг. Тэр маягтнаас ерөнхий байдлаа нь хардаг байгаа. За 2-р маягт маань бас мөн адилхан энэ маягтаа маань уйлдж орж ирдэг. За 2-р маягтны элс олборлсон элсний хэмжээ гэдэг тоон үзүүлэлт маань тухайн онд авсан гэдэг нөөц дээр нөөцийн хөдөлгөөний 3-ын Б-гийн 14 хэсгээр бүглэгддэг байгаа. Энийг блокийн задаргаагаар бичнэ. Нийлбэр дүн маань 2-р маягтны тухайн онд олборлсон элс бичигддэг. За энэ дээр аж ахуйн нэгжүүд нийтлэг гаргадаг алдаа юу вэ гэхээр геологийн нөөцөө биччихдэг. Энд бол авсан нөөц буюу угаах төхөөрөмж рүү орсон нөөцийг бүгдийг бичнэ. Энэ дээр бол бохирдсон дүнгээр бичигдэнэ гэсэн үг шүү. Бохирдсон дүнгээр бичигдэнэ. За тэгээд металлын хэмжээ гэдэг дээр маань бол 17-р маягт болон 2-р маягтан дээр байгаа борлуулалт бүтээгдэхүүн борлуулалт тооцсон металл хийм цэврийн дүнгээр бичигддэг байгаа. За энэ дээр зарим нь ишлэхээр бичдэг, зарим нь сорцын дүнгээс өөрөөр бичигддэг. Геологийн нөөцийг бичнэ гэдэг ойлголт байдаг. Үгүй шин авсан гэдэг ангиллал дээр бичигдэж байгаа учраас энийг авсан бодит тайлан дүнгээ тайлагнаж оруулж ирдэг байгаа. За тэгээд олборлолтын үеийн хаягдл гэж орж ирнэ. За энэ хаягдл дээр юу гэж өгөхөөр тухайн ордын техник эдийн засгийн үндэслэл дээр хэдэн хувийн хаягдaltaй байна. Одоо тэр дүнгээр хайсан тохиолдол гэж үзэж байгаа тохиолдол хайсан гэдэг олборлолтын үеийн хаягдл гэдэг бичнэ. Энэ бол ашиглалтын үеийн хаягдл гэж ойлгоно шүү. За энэ ордын миний татсан жишээн дээр бол энэ орд ашиглалтын үед хаягдлгүй, сүүлийн үед бол алтны шороо ордын үнц нөсөж байгаа учраас хаягдлгүй олборлох тохиолдол байгаа. Тэгэхээр энэ ордын үед бол хаягдл ашиглалтын үед хаягдаг байна. За В хэсгээр буюу баяжуулалт боловсруулалтын хаягдл гэдэг хэсэг байгаа. За энэ дээр маань яг юу гэсэн утга бүхийн бүлэгдэхүүн алтны шороо урдын хувьд энэ дээр хүдэр буюу элс гэдэг ойлголт хаяна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол авсан элс маань тэр чигтээ одоо хаягдл элс ордог. Өөр хүдрийн ордууд дээр өөр нөхцөлтэй. Алтны шороо ордын хувьд бол энэ хэсэг бүглэгддэггүй байгаа. Авсан гэдэг элс маань бүгд хаягдсан гэдэг тооцоололоор явдаг учраас энэ дээр энэ хэсгийг бүглэдэг байгаа. За металлын хаягдл дээр юу бүглэх вэ гэхээр металлын хаягдл маань энэ баяжуулалтын үеийн металл авалтын хэмжээ гэж заадаг орд бүр дээр харилцан адилгүй өөр байдаг. Тэр дүнгээр хайж байгаа буюу баяжуулах төхөөрөмж авч чадахгүй хайж байгаа
гэсгийг аягдсан алтны хэмжээг энэ дээр бичнэ. Дээрэс нь сорьцын хорогдол гэж байдаг. Хийм цэвэрлүү шилжүүлэх, ишлийнхээс хийм цэвэрлүү шилжүүлж металл тодорхой хэмжээгээр хорогддог. Энэ хорогдлыг энэ дээр баяжуулалт боловсролт үеийн хаягдал гэдэг дээр бичдэг байгаа. За дараагийнх нь бол ашиглалтын үеийн олборлолтын явцад нэмэгдсэн, хасагдсан гэдэг багнууд дээр нөөцийн хөдөлгөөн хийдэг. За нөөцийн хөдөлгөөний хийх үндсэн зарчим юу вэ гэдгийг энэ дээр бас тайлбарлаа явчих. Геологийн нөөц дээр нөөцийн хөдөлгөөн хийн гэдэг. Гисэн мөртлөө одоо авсан өдөр элсний хэмжээ, металлын хэмжээнд болохоор бод дөнгөө бичгээд байдаг. Тэгэхээр хүмүүс маань энэ дээр бас толгоон жоохон эргээд юм уу буруу ойлголт болоод байдаг. Үйлдвэрлэлийн нөөцөөс нөөцийн хөдөлгөөн хийгдэх гэж байгаа юм байна гэсэн ойлголт төрдөг байхгүй. Тэгэхээр олборлолтын үед авсан гэдэг маань бохирдоод нэмэгдсэн дүн байгаа. Тэр дүнг одоо хэдэн хувиар тухайн блок дээр нөөц хэдэн хувиар бохирдсон бэ гэдгийг энэ хэсгээр бичиж өгнө. Ашиглалтын явд нэмэгдсэн дээр элсний хэмжээнд дээр бохирдол элсний хэмжээ маань орж өгнө гэсэн үг. За тухайн блок бүрээр нөөцийн хөдөлгөөн хийхэд агуулга хэрвээ өөрчлөгдөж ашиглалтын явцад агуулга өссөн, тэлсэн нөхцөл байдалтай үеэр ямар нэгэн учир шалтгаанаар ашиглалтын үед металлын хэмжээ нэмэгдэж тухайн блок байх ёстой нөөцөөсөө илүү гарт нэмэгдэж байгаа тохиолдолд ашиглалтын үед нэмэгдсэн гэдэг металлын хэсгээр бүгэлж өгнө. За энэ жишээн дээр бол ашиглалтын үед нэлээд өндөр бохирдолтойгоор олборлолтын үйл ажиллагаа явуулсан байна. Мөн агуулга бол тодорхой хэмжээгээр тухайн блок тус бүр дээр харилцан адилгүйгээр өссөн гэдэг жишээ байна. За ашиглалтын үед хаягдсан гэдэг нөөцийн ангилал байна. За энэ дээр юу гэж хэлэх вэ? Тухайн геологийн батлагдсан нөөц агуулгадаа хүрээгүй юм. Элсний балаас нэнгэрсэн гацсан янз янзын учир шалтгаан нөхцөл байдал зөндөө олон байдаг энэ дээр. Тэр бүгдээс ямар шалтгаантайгаар танаа ордын нөөц төр тухайн блокийн хэсэглэл дээр нөөц дутаж байхгүй болж байгаа геологийн нөөц батлагдаагүй тохиолдолд энэ хэсэглэлийг бүглэх ёстой байгаа. За элсний хэмжээ дутаж болно, металлын хэмжээ дутаж болно. Тэр ямар нөхцөл шалтгаанаар болцсон бэ гэдгийг блок хаасан актан дээр дэлгэнгүй задаргаатай, дээжлэлтийн зурагтай одоо геологийн бүх одоо анхдагч ашиглалтын үед геологуудын бүрдүүлэх бүх материалуудыг бүрдүүлсэн баримттайгаар энэ хэсгийг бүгэлдэг байгаа. Техникийн хэлийн өөрчлөлтөөр хасагдж байгаа нөөц, нэмэгдэж байгаа нөөц гэсэн ойлголт байгаа. За энэ дээр юу бүгэлэх вэ гэхээр тухайн орд дээр ямар нэгэн блокийн техникийн хэлийн өөрчлөлт орж ирж байгаа. Магадгүй ашиглалтанд явж байхад блок хоёр тишээ тэлэх нөхцөл байж болно. Гэж байгаа тохиолдолд техникийн хэлийн өөрчлөлтөөр нэмэгдэж байгаа. Хэл одоо блокийн хэл маань өөрчлөгдөж байгаа. Олборлолтын үед нэмэгдсэн гэдэг ойлголт бол сая би ярьсан. Энэ техникийн хэлийн өөрчлөлтөөс арай өөр ойлголт явж байгаа шүү. Энэ хоёр маань хоёр тустай ойлголт байгаа. За техникийн хэлийн өөрчлөлтөөр хасагдж байгаа нөөцөн дээр бол одоо хуулийн хязгаарлагдвал бүсээр ямар нэгэн тухайн нөөцийг ашиглагдах боломжгүй тухайн тусгай шүүрлийн талбай дээр хамаарж байгаа ч гэсэн тэр нөөц ямар нэгэн хязгаарлагдалд орчихсон байгаа нөөцөөр одоо яг тухайн блокийг ашиглахад олборлож чадаагүй нөөцийн өөрчлөлтийг бол бичнэ. Ихэнхдээ бол урт нэртэй хуулийн хязгаарлалтын бүсийн нөөцүүд энэ дээр орж ирдэг байгаа. За тухайн оны эцсийн үлдэгдэл нөөц. Энэ эцсийн үлдэгдэл нөөц маань тухайн ашиглалтын тусгай шүүрлэлээр тайланд оны эцсийн үлдэгдэл нөөцийг блок тус бүрээр бичиж өгдөг байгаа. За энэ дээр компаниудын айгүй хамгийн их алдаа гаргадаг, энэ маягтны хамгийн их алдаа гаргадаг хэсэг л бол энэ хэсэг. Энэ дээр компаниуд маань ямар алдаа гаргадаг вэ гэхээр нөгөө геологийн нөөцөөр нөөц үлдэн, геологийн нөөцөөр хөдөлгөөн хийж байгаа гэдэг мэдгүй мүү эсвэл зарим нь жоохон ойлголт мутагаар мó. Энэ дээр ерөөсөө зарим үед илсгүй алт. Металлгүй илс үлдээдэг ийм нөхцлүүд айгүй их гардаг. Тэгэхээр анх батлагдсан нөөц маань энд яг арайхан баган дээр байдаг. Энэний дундаж агуулгаар энэ илс үлдэх ёстой. Илс металл хоёрын харьцаа яг тэгж үлдэх ёстой. Ягаад бол геологийн байдлаараа хөндөгдөөгүй үлдэж байгаа нөөц гэдэг утгаараа энэ дээр геологийн агуулгаараа энэ металл илсний харьцаа үлдэх ёстой шүү. Тухайн блок бүр дээр нөөцийн дундаж агуулга харилцан адилгүй байгаа. Тэр харилцан адилгүй байдлаараа үлдэх ёстой. За тэгээ тухайн ордын нөөцийн зэрэглэл BCA нөөцийн зэрэглэлээр нийлбэр дүнгууд ор тавигддаг байгаа. За урын бай маягтыг бүглэх. За орчилгоо юм байна. За ингээд эцэст нь сүүлд нь хэлэхэд ер нь нөөцийн хөдөлгөөний маягтыг бүглэхэд сая хэлсэн нийтлэг алдаанд айгүйх байна. Үүнээс нөөцийн хөдөлгөөнийг геологийн дундаж агуулгаар хийм цэврээр
блок тус бүрээр алтны шороо урдын хувьд блок тус бүрээр нөөцийн хөдөлгөөн хийгдэж байгаа. За манай бол нэгдсэн журмаар нөөцийн хөдөлгөөнийг хэмжих нэгжийн хувьд элсийг 1000 м3-ээр алтыг килограммаар хийм цэврээр нөөцийн хөдөлгөөн хийгддэг байгаа. Хийм цэвэр ишлийнхин зөрүүг бол сая түрүү тайлбарлаж хэлсэн байгаа шүү. За баярлалаа та бүхэнд. Нийтлэг алдаа дутагдал.